За тохиргоо хийхдээ эхлээд компьютерийн IP-ийн дээр хаяг нэмж өгдөг шүү. За энэ лангийнхаа оролт руу орж байгаа. Протокол хийгээд за протокол дүргийг сонгоод энэ дээр 192.168-ийн нэгтэй хаяг хийгээд өгч ирэн дээр. За юун дээр ч болохоор за энэ дээр чинь текст хаяг нь болохоор 192.168 0-тай хаягнууд орж байгаа шүү дээ. 0-тай хаяг. Тэгэхээр энэ дээр болохоор 0-ийн тэтгэд хийгээд өгчнө гэсэн үг. За мөн дээрээс нь advanced дараад энэ дээр нь IP хаяг нэмээд өгчнө. Одоо жишээн дээр 250 хаяг нэмсэн байна. За энэ дээр нь 192-ийн 168-ийн 255-ийн энэ дээр 200 ч гэдэг юм уу те. За энэ дээр нь subnet нь болохоор энэ дээр нь болохоор эдийн 240 болгочих гээд 240. За ингэ нэмж. Тэгэхээр ингээд энэ дээр ингэ ороод ирдэг гэсэн үг. За энэ дээр нь болохоор gateway нэгээд өгдөг. 192-ийн 168-ийн 255-ийн 1 гэх нэмчин гэсэн үг. За энэ яг давхардаад байна гэсэн үг. За энэ дэр мөн адил 0-ийн эдгээд хийгээд өгчдөг гэсэн үг. Тэгээд окей дарчна. За энийг болохоор үндсэн хаягаа болохоор за 192.1-ээс ч болно тоо. За ингэчээж нөгөө юу руугаа нэвтэрч орж байгаа шүү.